Дасгал хөдөлгөөний зуршил болохоор хичээж байгаа. Сүүлийн 2-7 хоног илүү идэвхтэйгээр боломжтой өглөө бүртээ анги сонгоод явж байгаа. Харин ч гэсэн дэйкерд явж үзээд дасгаж л байх шиг байна. Бид хоёр аавыгаа ажилд нь хүргэж өчтгөөд гэртээ хайрч хоол идчихэд тэгээд гарсан. 11 цагаас рүү таата гээд йогийн анги сонгосон. Миний нэг мөр мултарч чаддаг учраас одоохондоо хүч шаардсан дасгал хийхгүй байгаа. Бид хоёр тэгээ бараг л хоцорхой шахсан. Тиймээс арин шууд оруулаа дэйкерд нь өгсөн. Арин эхний 2-3 өдөр 1 цаг гарan уйсан бол 3 өдрөөс 30 минут, өчигдөр 15 минут уйсан байсан. Тэгэд өнөөдөр бол ерөөсөө уйлаагүй намайг 1 цаг 50 дасгалын маань хийлгүүлсэн. Би маш баяртай байгаа. Бид хоёр дасгалаа иж дуусчаад гэртээ ирээд арин цаг орчим унтсан. Тэр зураг би наавар цаавар юм янзалж байтал цагч торхноо өнгөрөөд сэрж амжаагүй аавыгаа авахаар явлаа. Өглөө бүр 1 цагийг дасгалд зориулвал цаашид юу болохыг харахыг хүсвэл фоллоу хийж хамт байгаарай. Өглөөднийг иймэрхүү өнгөрүүллээ. Bye bye.